Сонсголгүй хүмүүс тохооны хэлээр харилцахдаа заримдаа дуу аваа гаргадаг ба зарим сонсголгүй хүмүүс өөрсдөө ямар дуу аваа гаргаж тохооны хэлээр ярьж байгаагаа мэдэхгүй тохиолдол бий. Үгсийн авааг бүрэн зөв дуудаж хэлэх боломжгүй байдаг. Ер нь уйлах, инээх, эвшээх зэрэг сэтгэл хөдлснөөс болж үүсч буй бүх хэл дуу авааг ялгаагүй гаргаж илэрхийлдэг. Бүх насны сонсголгүй хүн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, ихтэй сургууль гэд сонсголтой хүмүүсийн нэгэн адил бүх шатны боловсролыг эзэмшихэд ямар ч асуудалгүй. Гагцхүү сургалтын хэл нь буюу ярианы хэл нь Монгол тохооны хэлээр байна. Боловсрол эзэмшихэд өөр ямар нэгэн онцгой хөтөлбөр, тусгайлсан орчин, хөнгөвчлсөн арга гэж байхгүй. Сонсголгүй хүн визуал буюу харааны хүртгүүгээр бүх хэл мэдээллийг хүлээн авч байдаг. Мөн хараан дээр суурилсан хэл болох тохооны хэлээр харилцдаг. Визуал буюу хараан дээр суурилсан альва сурах бичиг, хэрэглэгдэхүүн, толилуулалт, дүрс бичлэг, зураг зэрэг нь дүрслэл тод ойлгомжтой зургалтай байх юм бол харааны хүртгүүд илүү хүртээмжтэй байна. Харанхуй, гэрэлтүүлэг бүдэг орчинд тохооны хэлээр харилцана гэдэг яг л хин нэгний маш аяархан яриаг бүрэн сонсох гэж хичээхтэй адил юм. Мөн та өрөөний гэрлийг анивчуулан сонсголгүй хүнийг дуудаж өөрлөгөө харуулах боломжтой. Дэлхий дээр 300 гаруй тохооны хэл байдаг. Улс орон бүр үндэсний түүх, соёл, амьдралын хэмээг зан заншлыг шингээсэн өөрсдийн гэсэн тохооны хэлтэй. Тохооны хэл нь зөвхөн гарын хөдөлгөөн тохио зангаанаас бүрддэггүй. Өөрийн гэсэн хэл зүүн дүрэн бүтэцтэй хэл шинжлэлийн судалгатгуунтай. Монгол тохооны хэлийг 2016 онд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлд сонсголгүй хүний төрлөх их хэлбэн хэмээн тусгасан байдаг. Чихээрээ сонсохгүй амаараа ярьж чадахгүй байна гэд хүмүүс намайг их өрөвдөж харилцдаг. Хөөрхилсэн нүдээр хардаг намайг илүү тухгүй болгодог. Би чихээрээ сонсохгүйч нүдэрээ бол сонсож чадна. Би амаараа ярихгүйч гараараа бүх зүйлийг илэрхийлэн ярьж чадна. Сонсголгүй хүмүүсийг битгий дутуу үнэлж хөөрхийлж өрөвдөж харилцаасай гэж хүсэж байна. Сонсголгүй хүүхдүүд чинь угаасаа дандаа амархан юмаа мартдаг. Хичнээн тайлбарсан ч ойлгодоггүй байхгүй юу? Угаасаа сонсголгүй хүний онцлог. Амархан юм мартна, амархан уралж бухимдна, харилцахад үнэхээр хэцүү. Гэж хэлж байсан хүнтэй та таарч байсан уу? Угаасаа сонсголгүй хүний онцлог гэж шууд өгнөх нь буруу юм. Та тохооны хэлээр өөрөө тодорхой ойлгогдохоос тайлбарлаж чадсан уу? Та өөрөө ярихын тулд биш, ойлгохын тулд сонсож харж байсан уу? Хин нэгэнтэй ярилцахад ойлголцож чадахгүй байвал бухимдах мэдрэмж төрнө. Таны ойлголцох хэлээр хин нэгэн тодорхой ярьж өгөхгүй байвал та хэрхэн ойлгох билээ? Хэл өөрөө амьдлаг шинжтэй, нийгэм цаг үеэ даган хувьсан өөрчлөгдөж байдаг шиг тохооны хэл нь зам ёсоор бий болж өөрчлөгдөж хувирч байдаг. Нэг үгийг нэг л тохиогоор илэрхийлнэ гэдэг боломжгүй буюу нэг стандартад оруулах нь утгагүй хэрэг. Өгүүлхэн эрхтний тусламжтай харилцаж буй ярианы хэл нь өөрөө маш хийсвэр юм. Харин тохооны хэл нь өөртөө асар их бодит дүрслэл илэрхийлэмжүүдийг агуулж байдгаараа баялаг хэл мөн. Тиймээс би тохооны хэлний энэхүү зам ёсны өөрчлөлт органик шин чанарыг нь хүндэтгэж баялаг илэрхийллүүдээс суралцахаас өөр сонголтгүй. Бид хин нэгэнд баяр хүргэхдээ алга ташин баярлсан сэтгэл мэдрэмжээ илэрхийлдэг те. Алга ташиг чимээг сонсохгүй учраас та сонсолгүй хүнд баяр хүргэхдээ алга ташигын оронд дараах тохиог илэрхийлээрэй. Таны баяр хүргэж байгааг харааны хүртгүүгээр мэдэрч баярлах болно. Чихний дунгийн суулгац нь сонсголгүй хүүхэд бүр тохиромжтой биш. Бүрэн сонсголгүй хүүхдэд дунгийн суулгац хэлэг нь олон сүргүүр даавруудыг дагуулдаг. Аливаа үгийн авиа дуудлагыг ялхан сонсож чадахгүй тул хүний яриаг бүрэн сонсож ойлгохгүй. Эргэн тойрны чимээг л сонсохоос бусдаар тархинд хит их ачааллаж, ядарч стresстэнэ. Байнга толгоо өвдөх завуур илэрдэг. Энэхүү хагалгаанд маш их өндөр үнэтэй байдаг тул та дэмий зарлагдахаас урьдчилж сайтар бодох хэрэгтэй. Хараа муутай хүн бүр хагалгаа хийлэгдэггүйтэй адил тохирох хэрэглэгдэхүүнийг хүүхдийнхээ амьдралд насан туршид харамсахгүй тул зөв сонгох нь чухал. Stand-up comedy-н сонсголгүй хүмүүсийн хүрээлэлд ч мөн адил байдаг. Олон улсын сонсголгүй stand-up comedy-нууд дийлэнхтэй сонсголгүй хүмүүс тулгамддаг асуудлууд болон хөөхтэй хүндхэн явдлуудыг мөн нийгмийн тодорхой асуудлуудыг хөндөж тохооны хэлээр хошигнож үзэгчдийг инээлгдэг. Монголд сонсголгүй stand-up comedy-н уран бүтээлчид албан ёсоор нийтэд ил гараагүй ч хуваарай уг салбарыг сонирхдаг судалдаг хүмүүс цөөнгүй бий. Сонсож, хэлж, ярьж чадахгүй юм чинь гээд та дандаа өмнөр нь орж шийдвэр гаргадаг юм биш үү?
Адилхан л хүн юм чинь альва шийдвэрийг гаргах орон зайг та сонсголгүй хүнд өөрт нь үлдээж байгаарай. Хизээж өөрөөс нь лавлаж асуухгүйгээр сонсолгүй хүнтэй холбоотой асуудлыг шийдэх гэж бүү яраарай. Сонсголгүй хүн бүр сонсох чадвар шаардсан нарийн мэргэжлээс бусад мэргэжлүүдийг эзэмших боломжтой. Сонсголгүй цагдаа, эмч, хуульч, улсын хурлын гишүүн, их дээд сургуулийн профессор, багш, эмзүүч, сувилагч, жолооч, кино найруулагч, зохиолч гэд төрөл бүрийн мэргэжлүүдийг эзэмших боломжтой ба хөгжингүй улс орнуудад энэ чиглэлээр ажилладаг олон сонсголгүй хүмүүс бий. Монголд дийлэнх хүмүүсийн бодлоор сонсголгүй хүмүүсийг тоогооч, үйлчлэгч, мужаан, барилгын ажилтан гэх мэргэжлийн чиглэлээр ажиллахаас өөр сонголтгүй юм шиг боддог. Гэтэл мэргэжил сонголтын хязгаарлагдмал байдал нь боловсролын системийн гажуудал, сургалтын буруу арга зүй, сургалтын хэлийг их хэлээр нь боловсролыг олгоогүй улмаас олон хүмүүс хүссэн чиглэлээр ажиллаж амьдрах боломжгүй байдаг. Монгол тохионы хэлний хэлмэрч, орчуулагч гэх нэршлиг та олонтаа сонсож байсан байх. Тохионы хэлний хэлмэрч гэдэг нь тохионы хэлнээс ярианы хэл рүү, мөн ярианы хэлнээс тохионы хэл рүү шууд хэлмэрчилдэг хүнийг хэлдэг. Тохионы хэлний орчуулагч гэдэг нь тохионы хэлнээс бичгийн хэл рүү хөрвүүлэх, бичгийн хэлнээс тохионы хэл рүү хөрвүүлэх үйлийг хийдэг хүнийг хэлдэг. Сонсголтой хүнээс гадна сонсголгүй хэлмэрч, орчуулагч гэж байдаг. Сонсголгүй хэлмэрч, орчуулагч нар нь дийлэнх тохиолдолд бичиг үсэг тайлагдаагүй, нутгийн өөр аялгаутай, ахуйн дохой зангаатай хүмүүст орчуулгын үйлчлэгийг үзүүлэхэд сонсголтой хэлмэрчтэй багаар хамтарч ажилладаг. Монгол тохионы хэлээр та альва өгүүлбэрийг илэрхийлэхдээ ямар цаг дээр, ямар цагаар төгсгөх нөхцөлийг дагуулсан байгаагаас шалтгаалan залгавар, дагвар, нөхцөл бүр өөрийн гэсэн дүрмийн дагуу илэрхийлэгдэх ёстой анхаарах хэрэгтэй. Тэгж байж таны хэлэх өгүүлбэр цаг хугацааны хувьд тодорхой ойлгогдно. Жишээ нь та үйл үгийн ирээдүйн цагаар төгсгөх наад дүрийн нөхцөлийг илэрхийлэх болвол толгоогоо 2 удаа тохиж хөдөлгөнө. Тухайн өгүүлбэрт байгаа үйл үгийн тохиог илэрхийлэхдээ зэрэг толгоогоо 2 удаа тохиж илэрхийлнэ. Хамгийн анхны сонсголгүй хүүхдэд боловсрол олгох улсын сургуулийг Францын католик шашны сан Мартин Чарльз Мишель Делепе гэх хүн 1755 онд Парис дахь сонсголгүй төлөй хүмүүсийн үндэсний институт нэртэйгээр үүсгэн байгуулсан байдаг.